над руу хандсан хүмүүст ингээд зөвлөгөө коучинг өгж тусалдаг юм хүн байгаамаа. За баярлалаа Шавра коучтэй. За тэгээ хоёлаа яриагаа эхлүүлье. Одоо ер нь өнөөгийн нөхцөлд ихэнх хүмүүс ямар нэгэн байдлаар хорт зуршилтай байдаг тий. Тэгэхээр та өнөөдөр зуршлын коуч хүний хувьд ямар зуршлын талаар ярих юм зүйтэй гэж үзэж байна? За ямар зуршил ярих вэ? За тэг өнөөдөр бол яг би одоо сүүлийн үед ингээд зөвхөн Монголын төдийгүй одоо дэлхийн нийтэд одоо аюул дээр байгаа тий. Мөрөөдө тоглоомын донтолтын талаар, гэмблинг тий. Мөрөөдө тоглоомын донтолтын талаар одоо өнөөдрийнхөө лайвыг ярих гэж бодож байна. За тэрний өмнө би жижигхэн оршин ярьсан. За би яагаад ингэж зуршлын коуч гэсэн нэр чиглэлийг сонгосон бэ гэхлээр би өөрөө мөрөөдө тоглоом хүнд орж ирсэн хүн. Одоо нэг хэцүү байдалд ороод тий. Ингээ миний зураг хөвгөл ингээ фэйсбүүкээр постлж байсан. За тэгэхээр мэдээж олон одоо хорт зуршлууд надад байсан. Тэгээ арх уух, тамхи татах. Тэгэл одоо дээрэс нь мөрөөдө тоглоом гээл. Тэгэхээр би хоёулаа өнөөдөр мөрөөдө тоглоомны талаар ярих гэж бодож байна. За тэгэхээр юуны өмнө одоо мөрөөдө тоглоом